Дугаар дөрөв 2223 их Монгол улс байгуулагдсан 808 ардын хувьсгалын 93 жилийн үндэснийх баяр наадмын бэлтгэл ажлынлаар нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн эрүүл мэндийн газар, халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Эдийн засгийн ямартай холбоотойгоор энэ жил худалдаа үйлчлэгээ эрхлэх зөвшөөрлийг иргэдэд төлөхөө олгосон байна. За энэтэй холбогдуулан энэ жилийн манайхны нэг худалдаа үйлчлэгээтэй холбоотой нэг онцлог бол хуучин аж ахуйн нэгжүүдэд энэ чиглэлээр үйл ажиллагаанд тогтмолцсон аж ахуйн нэгжүүдэд энэ үйл ажиллагааны зөвшөөрлийг өгдөг байсан. Тэгээ энэ жилийн хувьд л нийслэлийн засаг дарга иргэдийн хурлын дараагаас бас бодлого барьж одоо энэ эдийн засгийн хямралтай холбогдуулан иргэдэд дэмжих зорилгоор бодлоо. Иргэдтэй энэ одоо худалдаа үйлчлэгээний эрхлэх зөвшөөрлийг бол олгож байгаа. За тэгээ энэтэй холбогдуулан манай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас бол дүүрэг болгоны худалдаа үйлчлэгээний хэрэгэлцээс бол энэ иргэдэд бол одоо хүнсний аюулгүй байдал талаас нь анхаарах талаар бол нилээд одоо сургалт одоо сурталчилгаануудыг бол нилээд өгсөн байж байгаа. Мөн иргэдийг наадмын зоогоо сонгоо эрхлэхдээ анхаарах зүйлсийн талаар ийхүү зөвлөлөө. Ер нь манай иргэд маань тухайн одоо хоол хүнсийг одоо худалдаж авч хэрэглэхдээ тухайн одоо иргэн аж ахуйн байгууллага нэгжүүд маань өөрсдөө яг энэ чиглэлийнхээ эрхийг авсан байна уу гэдэг бас лавж асуух шаардлагатай. За тэгээд тухайн одоо эрүүл ахуйн орчныг бүрдүүлсэн байна уу гэдгийг бас үзэж харах хэрэгтэй. Тухайн одоо байгууллага хувь хүмүүс маань эрүүл ахуйн дэглэмийг сахисан, өмссөн, хувцас, за тэгээд хэрэгжилж байгаа одоо аяг, шанах, тавг, за тэгээд галтгаа орчныхын байдлыг хэр одоо эрүүл ахуйн одоо дэглэмийг сахисан талаар бас сайн харж үзэх хэрэгтэй юм аа. За 3 дугаарт болохоор иргэн маань өөрөө бас тухайн одоо хоол хүнсийг хэрэглэхдээ өөрийн бас тийм хувийн бас ариун цэвэр эрүүл ахуйг сахих хэрэгтэй. Бид нар байнга яадаг тийм ээ аливаа одоо хоол хүнсийг хэрэглэхийн өмнө гараа угааж байх хэрэгтэй. За мөн одоо янз бүрийн одоо манай иргэд маань өөртөө бас одоо энэ баяр наадмын үед одоо хорхох, боодог, хойширч байдаг тийм одоо өөх тос ихтэй ийм бүтээгдэхүүн бас ихээр хэрэгэлдэг. Тийм болохоор энэ хэрэглэгээндээ бас тодорхой хэмжээ бас анхаарах хэрэгтэй тийм ээ. Өөх тостой зүйлийг бас хэтрүүлэг хэрэглэхгүй байх хэрэгтэй. За дээр нь нэмээд бас арх одоо согтуурлах ундааны одоо зүйлийг бас хэрэглэхдээ бас хэтрүүлэн хэрэглэх талаас нь анхаарах бас хэрэгтэй шүү гэдэг бас бид нар бас ерөөдөө иргэдээ бас анхааруулж байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвөөс жил бүрийн наадмын өдрүүдэд олон нийтийг хамарсан гидсний халдвар төвчин гараагүй гэдгийг онцлон мэдгдсэн юм а. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол хоолны хордлого тал дээр олон нийтийн юм хамарсан тийм ээ халдвар бол бүртгэгдэж байгаагүй. Гэхдээ бол баяр наадам дуусаад 14 15 одоо нөгөө ажил цугласан үед бол бас тодорхой хэмжээгээр бол өвчлөл тодорхой хэмжээгээр юм нэмэгдэж ирэх хандлагатай байдаг. Хүмүүс маань нөгөө наадмын үеэр аль болох гэртээ байчих юм бас сонирхолтой тий. Тэрнтэй холбоотойгоор өвчлөл бол сүүлийн наадмын одоо дараагийн өдрүүдэд бол бага зэрэг нэмэгдэх юм хандлагатай. Гэхдээ бол харьцангуй гайгүй.